Сайн байцгаана уу сурагч охчуудаа. Та бүхэнтэй оюуны чадрын IQ төвөөс Содхон, Тотхон 2 мэдчилж байна. Өнөөдөр бүгдээрээ 3 дугаар ангийн оюуны хөгжил сурах бичгийн 39-с 41-р хуудсууд дахь үгэн тестийн бодлогуудыг судлах болно. Хичээлдээ анхаарал идэвхтэй оролцоорой хүүхдүүдээ. Энэ хичээл сурагчдын үгэн тестийн талаарх мэдлэг чадварыг баттгах, сурагчдын хэл сэтгэхүйг хөгжүүлэх зорилготой. Хүүхдүүдээ өмнөх хичээлийн бодлогууд гэрийн даалгавраа хийсэн үү? Хичээл даалгавруудаа цаг тухайд хийж хэвших нь амжилттай суралцахын нэг үндэс юм шүү. Ингээд 39-с 41-р хуудсуудын зарим бодлогуудыг хамтдаа бодцгоё. 39-р хуудас бодлого 13-ийн 1-р даалгавар. Доорх тааврыг тайлж хаалтад байх ёстой үсгүүдийг нөхөж бич. Цэгийн тоон, үсгийн тоог заана. Бодлогод өгөгдсөн зургуудыг анхаарай. Эхний зурагт гар, хоёр дахь нь барын зураг байна. Бар дээр 3 үсэгтэй ямар үеийг нэмэхээр гартай холбоотой үг үүсэх юм болоо. Гарын зургаас харахад баруун гарыг дүрсэлжээ. Олчихлоо. Бар нэмэх нь тэнцүү баруун гэсэн үг юм байна. Зураг үгс хослуулсан сонирхолтой бодлого байна шүү. Хүүхдүүдээ энэ бодлогын бодолд тайлбарыг ойлгосон бол 39-р хуудасны жишээ бодлогыг уншиж танилцаад 12, 13 дугаар бодлогуудыг бие даан гүйцэтгээрэй. Одоо дараагийн бодлого руу шилжье. 40-р хуудас бодлого 17. Доорх амьтдаас илүү амьтны зургийг дугуйл. Энэ нь үгэн тестийн бодлого учир зураг дээрх амьтдын нэрийг бичье. А хувилбарт нохой, Б хувилбарт гахай, В хувилбарт туулай, Г хувилбарт тахиа, харин Д хувилбарт баавгай байна. Эдгээр үгсээс аль нь бусдаасаа өөр ялгаатай байна вэ? А, Б, В, Д хувилбаруудад хос игшгээр төгссөн нэртэй амьтад байна. Харин Г хувилбарын төгсгөл бусдаасаа өөр байна. Иймд илүү амьтан нь Г хувилбар буюу тахиа байжээ. Хүүхдүүдээ эдгээр бодлогуудын бодолд тайлбараас лавлах зүйл байгаа бол бичлэгийн ухраан дахин үзэж гэр бүлийнхнээсээ тусламж хүсээрэй. Мөн утгын сайн мэдэхгүй үгсийг тойл, цэг, query цэг эмээн, мөн тойл, цэг, go цэг эмээн захим тойловчгуудыг ашиглан тайлбартай нь танилцаарай. 41-р хуудас бодлого 29. Асуултын тэмдгүүдийн оронд тохирох үсгийг харгалзах нүдэнд бич. Эхлээд дөрвөлжнүүд доторх үсгүүдийг янз бүрээр нийлүүлж үзье. Эхний дүрсдэх үсгүүдийг урав, увар, авруу, авуур гихчлэн олон янзаар байрлуулж болно. Гэхдээ увар, авруу, авуур гэдэг хэсгүүдийн урд, хойно эсвэл дунд нь үсэг нэмээд утгатай үг бүтээх боломжгүй байна. Харин урав гэдгийн урд Г үсэг нэмбэл 3 гэсэн тооны нэр үүсэж байна. Тэгвэл 2 дахь дүрсэд мөн тооны нэр үүсэх боломжтой юу хүүхдүүдээ? Зүйтэй. Асуултын тэмдгийн оронд
Д үсэг бичвэл эдгээр үсгүүд нийлээд 4 гэсэн тооны нэр бүтээж байна. Одоо сүүлийн дүрсэд ямар үсэг нэмбэл тооны нэр үүсэж байгааг олоорой. Сайн байна уу хүүхдүүд ээ. Асуултын тэмдгийн оронд ил үсэг нэмбэл эдгээр үсгүүд 7 гэсэн үг бүтээж байна. Тун сонирхолтой бодлого байна шүү. Хүүхдүүд ээ, өнөөдрийн хичээлээр үзэж судалсан бодлогуудаа ойлгосон бол 3 дугаар ангийн сурах бичгийн 39-с 41-р хуудсууд дахь бусад бодлогуудыг биедан гүйцэтгээрэй. Мөн бодлоготой холбогдох жишээ бодлогыг уншиж танилцсан уу? Утгын сайн мэдэхгүй үгсээ толь, цэг, query цэг эмээн болон толь, цэг, gov цэг эмээн цахим толь бичгүүдийг ашиглан тайлбартай нь танилцаарай. Хүүхдүүдээ, энэ нь сурах бичгийн IQ тест бүлгийн төгсгөлийн хичээл учраас өмнөх хичээлүүдээр үзэж судалсан дүрсэн, тоон, үгэн тестийн бодлогуудаа сэргээн давтаж эзэмсэн мэдлэг чадваруудаа баттгахад анхаараарай. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.